Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Эхэл соёлоо түгээцгээе. Сайн байцгаана уу үзэгчдээ, сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайн уу монголынхоо. Үзэгчдээ, хөгжилтэй өсгүүд нэвтрүүлэг эхэлж байна. Манай өнөөдрийн дугаард нийслэлийн ерөнхий боловсролын 153 дугаар сургуулийн отхон цэцэг багштай 3-ын банкинг улбар шарбаа. Тийм ээ, миний зүүн гар талд нийслэлийн ерөнхий боловсролын Монголын сургуулийн улам цэнгэл багштай 3-ын гэнгийн цэнхэр баа. Хөгжилтэй өсгүүд нэвтрүүлэг ерөнхий боловсролын 3 дугаар ангийн сурагчдад зориулагдсан. Тэд үсэг болж, үе нийлүүлж, үг бүтээдэг юм. Ингээд хөгжилтэй өсгүүд нэвтрүүлэг эхэлж байна. Бидэнтэй хамт байгаарай. Хөгжилтэй өсгүүд нэвтрүүлгийн нэгдүгээр үе юу лээ? Бид бүгдийг бүтээн! Бид бүгдийг бүтээн. Нэвтрүүлгийн зүгээс багуудын донд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. Хоёр дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодитоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Баярлалаа. Нэвтрүүлгийн зүгээс 2 багийн дунд 3 үг өгнө. Эдгээр 3 үг нь нэр үг байна. Нэр үгээр хүүхдүүд маань сайн мэдж байгаа тийм үү? Хин юу гэсэн асуултанд хариулдаг тийм үү хүүхдүүд ээ? За тэгвэл нэвтрүүлгийн нэгдүгээр үг нэг үедээ нэр үг байна. Энэ үгийг бүгдээрээ студид тоглогдох тоглолтын тусламжтайгаар олж мэдэн шүү. Ойлгосон хүүхдүүд ээ? За тэгвэл хамтдаа 5-аас уруудуулж тоолоод үзүүлбэрээ үзцгээе. 5 4 3 2 1 тэг. За хүүхдүүдээ нэг үедээ нэр үг гэдгийг сайн санаарай. Ингээд үг бүтээх цаг эхэллээ. Нэг үедээ нэр үг шүү хүүхдүүдээ. Цаг дуслаа шүү хүүхдүүдээ. 10 9 8 7 6 5 4 3 2 1 цаг дуслаа. За цаг дуслаа. Үзэгчдээ улбар шарбагийнхан маань хараахан бүтээж амжаагүй юм шиг байна. Тэ хүүхдүүдээ? Цаг нь амжсангүй юу? За харин эсрэгээр манай цэгэр багийнхан аль хэдийн үгээ бүтээсэн байна. Бүгдээ харцгаая. Хүр гэдэг үг бүтээсэн байна тийм үү?
За яагаад хүүр гэдэг үг бүтээсэн бэ? Амандаа ингээд тамхиа ингээд татчих байгаа юм шиг харагдсан болохоор хүүр гэж бодсон. Годлон дээр ингээд тамхи өхөрийг олоод аавнасаа хэлдэг. Хийдээсэн те. Тий. Тэр гутлан дээрээ нэг юм яагаад байгаа штэ. Тамхи ингээд зохиод байгаа тэр имийг мэдхүү. Тэр нэг амандаа зуугаад байгаа юм. Мэдхгүй. Тэрний нэрийг мэдхүү. Нэг ч харж байгаагүй юу? Харж байгаагүй. Харж байгаагүй юу? Хүүр гэдэг нь ямар утгатай? Миний бодлоор бол тийм Монгол тамхи гэж ээж аав маа анаа манаа зааж өгч байсан. Монгол тамхи гэдэг үү? Хүүр гэдэг нь Монгол тамхиг нэрлэдэг гэж үү? За тэгвэл бүгдээрээ одоо хамтдаа улбар шар багийнхыг яагаад үгээ бүтээж амжаагүй юм бол олж мэдгөө. Тэгье. За харъя. За юу вэ? Сайн уу нүсгэ? Яа, би ястаа үдгүй. Ястаа мэдгүй. Чи 2 дээр 2-ыг нэмэл хэлээ мэдгүй. 4. 4 үү чи? 4 дээр 4-ыг нэмэл хэлээ. 8. 8. За тэгвэл та нар яагаад үгээ бүтээж амжаагүй вэ? Жохон ингэ зөрчилдөөд байсан нэгнтэйгээ. Багаар сайн ажиллаж чадаагүй. За чиний хувьд? Бүгдээрээ ингэ үйл үг бүтээгээд байсан болохоор чадаагүй. Гэхдээ миний бодлоор хүүхдүүдээ бүгдээрээ хамгийн гол нь сайн ажиглаад багаараа ярилцах нь чухал байхгүй юу? Ойлгосноо? Гэхдээ та нар дараагийн үеэс оноо цуглуулах боломжтой шүү. За ёо. Санаа зовоолтгүй. Одоо харин бүгдээрээ асуултын зөв хариулт юу байсныг олж мэдцгээе. Асуултын зөв хариулт бол ганс гэдэг хариулт байж хүүхдүүдээ. Ганс. За ганс гэж мэдэх хүүхдүүд нөө гараа өргөө. Гансны талаар мэдэх үү? За оовсгөө ганс гэж юу юм? Ганс гэж энэ бол монголчуудын тамхи. Сая тэр хүн ганс хэрэгэлсэн үү? Хэрэгэлсэн. Хэрэгэлсэн үү? Та нар ганс мэддэм үү? Мэддэг ээж аав гуравтайгаа хөтөө явдаг байхгүй. Тэгээд тэнд манай өвөө за ямар ч гэсэн манай аавын тийм найз ах ч юм уу байдیں۔ Тэгээд тэр нөгөө ганс хэрэглээд байдаг. Зүг. Тэгээ чи гансны талаар мэдсэн юм уу те? Тийм мэдсэн. Яг зөв. Ганс гэдэг бас нэгэн зүйлийн талаар олж мэдлээ ш тийм үү хүүхдүүд те? Нэгдүгээр үеийн хоёр дахь үг буюу хоёр үетэй нэр үг. Хоёр үетэй нэр үгийг бүгдээрээ юуны тусламжтайгаар олж мэднэ гэж бодож байна хүүхдүүд те? Дуу чимээний тусламжтайгаар уу? Яг зөв. Тэгэхээр бүгдээрээ чимээг байгаарай. Студид ямар нэгэн дуу сонсогдох нь. Хамтаа сонсъё. Хоёр үетэй нэр үг гэдгийг сайдар санаарай. Ингээд үг бүтээх цаг. Үзэгчтэй цаг дууссан байна. Хоёр баг маань аль хэдийн үгээ бүтээж амжсан байна. Энэ удаа бид бүхэн улбар шар багаас эхлэх болно. Улбар шар багийнхан маань ямар үг бүтээсэн бэ? Цуурай гэдэг үг бүтээсэн байна. За яагаад цуурай гэж үг бүтээсэн бэ? Яагаад гэвэл нөгөө ингээд цуурайд байсан болов. Ер нь цуурай хаана гардаг вэ? Ингээд хөдөө ингээд чанга орлохоор ингэж цуурай сонсогддог. За тэгвэл хоёул хамтдаа нэг хөдөө орилж амж нэг орилоод ицгүү. За тэгээ за. Хээ! Хей! Байна сайн. Хэдэг урдагч те? За тэгвэл бүгдээрээ одоо цэгэр багийнхныг харъя. За цэгэр багийнхан мөн адил цуурай гэдэг үг бүтээсэн байна тийм үү? За итгэлтэй байна уу? Цуурай мөн үү? Мөн үү? Мөн үү? Мөн үү? Оо чи хагасын биш үү шүү дээ. Чи ийм үсэг шүү дээ. Хагасын юм уу? Энэ хагасын юм уу? Хагасын үсэг юу ямар үгэнд ордын? Чиний гоё үг хэлээч. Хагасын үсэг орсон үг. Хагасын орсон үг. Яг одоо ямар үг бүтээсэн байгаа лээ? Цуурай. Цуурай гэдэг үг бүтээсэн байгаа тий. За тэгвэл бүгдээрээ хамтдаа зөв хариултыг олж мэдцгээе. Зөв хариулт бол яах аргагүй цуурай байлаа баяр үргээ.
Одоо харин аль баг маань төрүүлж үгээ бүтээж хонгоод орж чадсан бэ гэдэг сонирн байна. Тийм ээ. Улбар шар багийнхан төрүүлж хонгоод орж чадсанаар багтаа 1 оног авлаа. Хөгжилтэй өсгүүд нэвтрүүлгийн 1-р үеийн даалгавар бид бүгдийг бүтээн 3 дахь үг 3 үетэй нэр хүүхдүүдээ бүгдээрээ студид тоглогдох жүжигчний үйл хөдлөлийн тусламжтайгаар олж мэднэ. Ойлгомжтой юу? За анхаараа хүүхдүүдээ 3 үетэй нэр үг гэдгийг сайдар санаарай. Харин одоо үг бүтээх цаг эхэллээ. Цаг дуслаа. За цаг дууссан шүү. За үзэгчдээ цаг дууссан байна. Багууд маань аль хэдийн үгээ бүтээсэн байгаа гэж байна. Цэгэр багийнхан маань ямар үг бүтээсэн бэ? Бөмбөрчин гэдэг үг бүтээсэн байна, тийм үү? За, яагаад бөмбөрчин гэдэг үг бүтээч вэ? Би нэг бөмбөр зөгсөж байгаа юм шиг байгаа учраас. Зөв. За, чи бөмбөр цогч үзсэн өмнө нь? Өмнө нь үдж байгаагүй. За, улбар шар багийнхан ямар үг бүтээсэн бэ? Бөмбөрчин. Мөн адил бөмбөрчин гэдэг үг бүтээсэн байна. За, яагаад бөмбөрчин гэдэг үг бүтээхэр болов? 3 үетэй болохоор нь. Яг зөв 3 үетэй, дээрэс нь нэр үг. Тийм үү? Тийм. За, чи бөмбөр тоглож үзсэн үү? Үзсэн. Тийм үү? Тий. Танай гэр бүлийнхэнд урлын хүн байд юм уу? Байхгүй. Зүгээр тоглодог гэсэн. Зүг. За тэгвэл бүгдээрээ одоо хамтдаа уярцлаад үзье. Явсаа бөмбөрчин. Тийм ээ. Бөмбөрчин бол яг аргагүй 3 үетэй нэр үг хүүхдүүдээ. Тэгвэл бүгдээрээ одоо 3 дахь үг буюу 3 үетэй нэр үг ямар үг байсан бэ гэдгийг олж мэдье. Тийм ээ. Энэ бол бөмбөрчин байлаа. Баяр хүргэе. За, одоо харин аль баг төрүүлж үгээ бүтээж хонгоод арсан бэ? Тийм ээ. Тэр бол цэгэр багийнхан байж чадсан байна. Баяр хүргэе. Одоо харин нэвтрүүлгийн 2 дугаар үе намайг олоорой. Хүүхдүүдээ нэвтрүүлгийн 2 дугаар үеийг эхлэхээс өмнө бүгдээрээ хамтаа түргээ хэллэг хэлж үзгөө. За тэгвэл яг одоо цэгэр баг болон улбар шар багийн түргээ хэллэгчд гараад ирээ. Цэгэр багаас улбар шар багаас Ж үсэг гарч ирсэн байна. Цэгэр багаас Э үсэг гарч ирсэн байна. Мэддэг түргээ хэлгээ бид нарт хэлээд өгөөч. 10-15 дарууны 5-5 даруу. Ямар мондөг юм. За чи Манайхны мянган мөнгө манайхны мянган мөнгө гэхгүй юм бол өөдхийнхэн мянган мөнгө манайхны мянган мөнгө бөмбөг гэх юм бэ? миний түргээ хэллэг болохоор жамц чамд цамц өгсөн, жамцын өгсөн цамц чамд байна уу? За энийг нэг орлоод за. Жам чамд өгснөө жамчин чамд байна уу? Чи баг хэлчихлээ шүү дээ. За одоо дахиад нэг удаа эхлээд удаан хэлээд үзье. Жамд чамд өгснөө жамчин чамд байна уу? За ер нь цамц байна уу л гэдэг ах шиг байна те. За тэгвэл хоёлаа одоо чи нэг хэлээд үзтээ. Жам чамд цамц өгснөө жамцын өгсөн цамц чамд байна уу? Яг зөв хэлсэн шүү. За одоо энийг ахаад нэг удаа хэлээд тэгээд хурдан хэлье. За. Жамц чамд цамц өгснөө жамцын өгсөн цамц чамд байна уу? За одоо хурдан. Жам цамц өгснөө жамцын өгсөн цамц чамд байна уу? Тийм ээ. За ингээд түргээ хэлгээс хоёр хүүхдээ бүгдээрээ баяр хүргэе хүүхдүүдээ. За одоо харин үзэгчдээ нэвтрүүлгийн 2 дугаар үе намайг олоорой. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Энэ үед багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих үүднээс тань мэдхийн асуулт бэлтгэж ирсэн байгаа.
Тэд энэ асуултаа 3 дугаар ангийн сурах хүчгээс бэлтгэж ирсэн гэдгийг дуулахад таатай байна. Одоо харин Улбар шар багийн асуулт асуух сурагчийг үрж байна. За нилийн ширүүн гарч ирж штэ. Сандарч гинөө? Сандрахгүй нөө. За тэгвэл энэ удаа миний хоолой өвдсөн байгаа болохоор чи надад туслаад Цэгэр багийн асуултанд хариулах сурагчдыг урьж байна гэд хэлээд өгч чадах уу? За тэгье. За хамтдаа хэлье. Одоо харин Цэгэр багийн асуултанд хариулах сурагчдыг урьж байна. Цэгэр За Цэгэр багийн 3 сурагч гарч ирсэн байна. А үсэг, Э үсэг, И үсэг. За сандарч гэнэ үү? Жаахан Сандарч сандарч гэнэ үү? Сандарч байна. За тэгвэл одоо Улбар шар багийн асуултын хариулт олсон үсгүүдийг харахад бэлнэ үү? Бид За тэгвэл хамтдаа Улбар шар багийн нууц үсгүүдийг тааснаа урьж байна. 1 үсэг 2 3 4 5 6 7 үсэг байна тий хүмүүс үү? тий. Асуулт тавихын өмнө энэ үеийн дүрмийг танилцуулъя. Та бүхэн асуултанд шууд хариулж чадах юм бол 5 оноо авах боломжтой. Асуултанд шууд хариулж чадахгүй үсэг нэг боломжоо ашиглах юм бол 3 оноо. Ангийнхнаасаа тусалцаа авах боломжоо ашиглах юм бол 2 оноог цуглуулах боломжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Тэгвэл яг одоо бидэнд Улбар шар багийнхаа асуултаа хэлж өгөөч. Анхаараарай. Мөри байшин зохиол дээр гардаг өвгөн зарцыг хэн гэдэг вэ? Асуулт ойлгомжтой юу? Ойлгомжтой бол бодох хугацааг эхлүүлье. Хорон ярилцаарай. За, хариулт болсноо. Асуу. 7 үсэгтэй. Бэлнэ үү? Мэлээ. За бэлэн бол энэ микрофоныг авч ягаад бидэнд хэлээд өгөөрэй. Өвгөн зарц Васили. Васили. Хариулт Зүг байлаа. зөв байлаа баяр үргээ. За бүгдээрээ үсгүүдээ нээж харах уу? За, үсгүүдээ нээж харцгаая. Өвгөн зарц Васили. Мицima. За, үсгээ. Багшгаа игэрээ. За, мөн байна уу бүгдээрээ нэг хараад үзье. Васили гэсэн байна тийм үү? За, муурын байшин зохиолыг чи өмнө уншижсэн юм уу? Уншижсэн. Учирчсан мэдхүү. Мэднэ. За, өвгөн зарц Василигийн талаар хэлээч ямар хүн байд юм бэ? Одоо нэг том тэгээд хоёр цулцгийг хөөжсэн нилээ ууртай хүн. Нилээ ууртай хүн байдгүй те? Ууртай. Энэ 3 дугаар ангийн монгол хэлний сурагч дээр байдаг хүүхдүүд те? Байдаг. Тэгэхээр та нар хамгийн сайн хичээлээс хүүхдүүд байна тийм үү? 5 оног зөвлөж чадсан байна. Баяр үргээ. Та сандарч ийн гэдсэн ямар хурдан хариулаа те? Амар амархан асуулт байсан болохоор шууд хариулчихлаа. Өмнө уншижсэн болохоор Яг уншижсэн асуулт байсан болохоор амархан байсан уу? тий. Өмнө Яг тэр хуудас дээр явж исэн. Яг тэрийг дөнгөж унссан болохоор бүр хичээлийнхаа 2 цагийг хичээлийнхаа 2 цаг дээр давтсан. Яг бас гоё азан таарсан байна шүү те? Тий. За юу ч гэсэн та нар 5 оног зөвлөж чадсан байна. Амжилт хүсье. Баяр үргээ. Nice. За одоо та бүхэн судлаа сууж болно. Одоо харин Цэгэр багийн асуулт асуух хэлж. Ингээд Цэгэр багийн асуулт асуух сурагчийг урьж байна. Дахиад чи юу? тий. За тэгвэл чи надаа одоо туслая шүү заяа. За. Одоо хамтдаа Улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг урьж байна. За Улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг урьж байна. урьж байна. За гараад ирээрэй. 1 2 3. За ил үсэг, Ö үсэг, А үсгүүд гарч ирсэн байна. Улбар шар багийн хөгжөөнд дэмжигчд байна уу? За сандарч гинөө. Үгүй юу? Асуултаа сайн бэлтжирсэн үү? Тий. За асуулт айлгэр хүнд асуулт бай. Мэдхгүй дунд ч юм уу хүнд ч юм уу мэдэхгүй. За тэгвэл Улбар шар багийнхаа одоо бүгдээр хамтаа асуултын хариулт олсон Цэгэр багийн нууц үсгүүдийг өргөх үү? Яг одоо Цэгэр багийн нууц үсгүүдийг өрж байна. Цэгэр багийн нууц үсгүүд 1 үсэг 2 3 4 5 6 7 8 үсэг байна. 8 үсэг байна тийм хүүхдүүд ээ. За бид бүхэн асуултыг хэлж өгөөрэй. Малыг тогтооход хэрэглэх
Гадаснаас уйсан сур дээсийг юу гэдэг вэ? Асуулт ойлгомжтой юу? Малыг тогтооход хэрэгэлдэг гадснаас уйсан сур дээсийг юу гэдэг вэ? Гэсэн асуулт байлаа. Асуулт ойлгомжтой бол хугацааг эхлүүлээ. Хоорондоо ярилцаараа цаг байгаа шүү. Цаг хангалттай болцсон уу? Болцсон. Өөрснөө итгэлтэй байна уу? Итгэлтэй. За 8 үсгтэй үгштэй. Тийм үү? Тийм. За тэгвэл микрофон авч байгаа тийш хараад итгэлтэйгээр хэлээд өгөөрэй. Аргамжаа. Аргамжаа. Зөв үү? Зөв. Буруу байлаа. Дүн. Зөв байсан юм аа. Баярлалаа. За. Бүгдээ хамтаа үсгэнэгээд харах уу? Тэгээ. За үсгэнэгээд хараа. Аргамжаа үнэхээр мөн байна уу? Аргамжаа гэдэг үг байсан мэн тэ. За нэг үеэр таслаад хэлээд өгөөч тгөө. Аргамжаа. Гисэн үг байсан мэн тийм үү? За яаж олж мэдсэн бэ та гурав? Хичээлээр бид нөгөө хөгжилтэй усгнууд нэвтрүүлэг үзэж байхдаа мэдсэн. Тийм үү. Өөсгөө чи аргамжаа гэж мэдхүү. Аргамжаа гэж ямар юм бэ те? Харж байсан уу? Харж байгаагүй. Харж байгаагүй юу? Өсөг харж байсан уу? Харж байгаагүй. Харж байгаа юу? Гэхдээ хичээлээс олж мэдсэн тийм үү? Тий. За аргамжаа нь яах зориулттай вэ? Аргамжааг малыг тогтоох. Зөв. Малыг тогтооход зориулдаг гадсаас уйдаг зүйл тийм үү? За тэгвэл одоо бүгдээрээ яг ямар утгатайг нь ахаа Тэнгэр багийнхаа хүүхдээр тайлбарлуулж авъя тэгвэл хүүхдүүд ээ. Мэдх юм уу? За Би мэдгүй ч гэлээ хичээлээсээ суралцаж авсан. Тэгээ маш сайн ойлгоод авсан. Тэр нөгөө бяцхан найз ихтер гардаг. Тэгээд би тэрийгээ сайн амшаад намайг сайн амшсан чинь би энийг асуух болсон. ямар мундаг юм бэ? Баяр хүргэе. Бид бүхэнд бас нэгэн гайхалтай тань мэдгүй асуулт бэлтгэж ирсэн. Тэнгэр багийнхандаа баяр хүргэе хүүхдүүдээ. Харин энэхүү асуултанд амжилттай хариулж багтаа 5 оног цуглуулж чадсан Улбар шар багийнханд баяр хүргэе. Энэ удаагийн дугаар маань тун өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Яагаад вэ гэхээр намайг олоорой 2 дугаар үе мөн адил 2 баг маань 5 оног цуглуулж чадсан байна. Баяр хүргэе хүүхдүүдээ. Одоо харин нэвтрүүлгийн 3 дугаар үе эхлэхийн өмнө нэгэн сонирхолтой тоглоомыг тоглож үзье. Бид хүүхдүүдээ. За тэгвэл Тэнгэр багаас эс үсэг, А үсэг, энэ үсэг гэсэн 4 үсэг гараад ирээрэй. Тэнгэр багаас эс үсэг байна уу? За гараад ирээ. Энэ үсэг шүү. Энэ үсэг. За тэгээд 2А. За. Одоо харин Улбар шар багаас Х, Р, Г, У, гэсэн үсгүүд гараад ирээ. Х, Г, Р, Е үсэг болно. Е үсэг, У үсэг байна уу? Г үсэг, У үсэг. Хүүхдүүдээ яг одоо та бүхэн өөрсдийнхөө үсгүүдээ ашиглаад үйл үг бүтээгээрэй. Ямар үйл үг бүтээж болох вэ? Зөв. За, танах болохоор бүтээгээрэй. За бүтээгээд үзээрэй. 3 дугаар үе наашаа цаашаа гэлэх өмнө хүүхдүүдийн бие халаалтаа сайн хийхгүй бол оноо сайн цуглуулж чадахгүй шүү дээ. За, ямар үг вэ? Хэрэг үг гэж шин монгол хэл зохиохгүй шүү. Цан. Үзэгчтэй 3 дугаар үеийн бие халаалт маань амжилттай үргэлжлэж байна. Цэгэр багийнхан маань ямар үйл бүтээсэн бэлээ? Сан. Харин Улбар шар багийнхан Хүрэг. яг одоо Улбар шар багийнхан хүрэг, Цэгэр багийнхан сан гэдэг үг бүтээсэн бол хүрэг гэдэг үгийг хүргэе. Сан гэдэг үгийг санаа болгоорой. За санаа болсон байна. Эднийх хүргэе болсон байна. Цэгэр багийнхаа Улбар шар багийнхан хүргэе гэдэг үгээ зөв бичсэн байна уу? Зөв. Би харин ерөөсөө сайн мэдгүй та нар мэдж байгаа шүү дээ. Зөв үү? Зөв. За тэгвэл яагаад шууд Е үсгийг залгаж болж байгаа юм? Энэ дөрвийг тайлбарлах хүн байна уу? Чи тайлбарлах уу Яа үсгээ? Ямар нэг үг игшгээр төгссөн бол яа юу гэдэг үсгүүдийг шууд нэмэж болно. Яг зөв баяр хүргэе мондөг байна. За одоо харин
Улбар шар багийнхаа цэгэр багийнхан үгээ зөв бүтээсэн байна уу? За тэгвэл чи бидний дүрмийг тайлбарлаж өгөх үү? Чи юу? За тэгье. Сан гэж байгааз. За. Тэгээд ишгээр төгсөн штэ. Аага төгсөн, ишгээр төгсөн үгэнд яа, ёо залгана. Шууд залгаж болно тийм үү? Тий. Нөгөө гээхгүйгээр. Гээхгүйгээр залгах юм байна тий. Үсгээр төгсөн болохоор. За. Ууга төгсөн. Тийм тохиолдолд шууд залгаж болт юм байна тийм үү? Тий. За баярлалаа. Надад бас гайхалтай дүрм зааж өгсөн. Улбар шар баг болон цэнгэр багийнхандаа баярлалаа хүмүүст ээ. Анхаараарай. Үзэгчдээ нэвтрүүлгийн 3 дугаар үе. Тийм ээ. Үзэгчдээ хоёр баг маань энэ үрдэл энэ тэнцвэрхэн өрсөлдөө. Хамгийн сүүлийн үе аль баг ялах бол хамтаа олж арцгаая. Энэ бол наашаа хоошоо өргөшөө баруун тишээ зүүн тишээ хөдөлж үсэг нийлүүлж үг бүтээдэг юм. Нааша цаашаа. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Энэ үе бол нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ тэмцээн юм. Ингээд хамтаа улбар шар багаас эхэлцгээе. Улбар шар багийн үсгээр наадаж 3 сурагчийг өрж байна. Ж үсэг, З үсэг, И үсгүүд гарч ирсэн байна. За итгэлтэй байна уу? Итгэлтэй байна. Бэлнэ үү? Билээ. За энэ үе бол хамгийн шийдвэрлэх үе гэдгийг мэдж байгаа тийм үү? Мэдэж байгаа. Одоо харин та гурийн даалгаврын үсгүүдийг өрж байна. Улбар шар багийн даалгаврын үсэг. О үсэг нэмээд О, А, Г, Д, И үсэг, А хамгийн сүүлд Х үсэг гарч ирсэн байна. За эдгээр 8 үсгийг ашиглаад та бүхэн 1 минутын хугацаанд сайтар бодоод 2 минутын хугацаанд ногоон тайзан дээрээ үгээ бүтээн. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цагийг эхлүүлье. За хар. Уух. Ах дар. 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 Ах. Дар. Дар. Урк. За хар гэж хэлсэн. Хар. Оо, хар гэж байхгүй. Нэг тэг цаг дууссан байна. За та бүхэн одоо 2 минутын хугацаанд тайзан дээр үгээ бүтээн. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цагийг эхлүүлье. Уух гэдэг үгийг авлаа. Ах гэдэг үгийг авлаа. Хар гэдэг үгийг авлаа. Уух хэлсэн шүү. Хар гэдэг үгийг авлаа. Дар гэдэг үгийг авлаа. Нэг хэл. Арт гэдэг үгийг авлаа. Уурах гэдэг үгийг авлаа. Уурах гэдэг үгийг авлаа. Так гэдэг үгийг авлаа. Ухар гэдэг үгийг авлаа.
Хараа хэлсэн шүү. Ух хэлсэн. За дуслаа. Цаг дуслаа. Нэвтрүүлгийн 3 дугаар үед Улбар шар багийнхан хідэн үгийг амжилттай зөв бүтээж багтаа хідэн оноо авсан бай. Улбар шар багийнхан ух, уух, ах, хар, тар, дар, ар, ард, уураг, ухар гэсэн нийтдээ 11 үгийг амжилттай зөв бүтээж 11 оноо авсан баяр хүргэе. За сандарсан уу? Бүр амар сандарсан. Гэтэ би нэг юм жоохон бодлоо. Та гуруулаад зэрэг өөр үг ингээд зэрэг орилоодохоор найзууд нь үгийг ойлгохгүй байх шиг байсан. Тэн дээр нэг жоохон тактик алдсан уу? Нэгэнтэйгээ жоохон ярилцсан. Яг зөв хоорондоо ярилцаад яг нэг үгээ эхлээд бүтээсний дараа нь дараагийнхаа үгийг бүтээсэн бол илүү олон үг бүтээх боломжтой байсан баг тийм үү? Тийм үсгээ ямар байсан? Хэцүү байсан уу? Үгүй амархан. Найзуудаа хэлж байгаа үгийг сайн сонсож чадсан уу? Чадсан. Гээ үсгээ чи хэрвээ 3 найзынхаа оронд байсан бол ямар үг бүтээх боломжтой байсан бэ? Өөр. Зөндөө үг бүтээх боломжтой байсан. Боломжтой байсан тийм үү? Оо гэдэг үг яага бүтээгээгүй юм бол гайхсан шүү. Оо. Тэ? Та хоёр ингээл зогсоод бол нэг үг байсан шүү, тэ? Та хоёр тэрийг мэдчихсэн үү? Мэдчихсэн үү? За тэгвэл нэг сайхан ийшээ нэг тайз руу нэг хамт зогсоод гэж үзчихдэг. Та хоёр дааж бүтсэнгүү дээ. Оо гэдэг үг байлаа шүү, тэ? За нэг хоорондоо гоё тэврэлтэж. Улбар шар багийнхан энэ үеэс 11 оног цуглуулж чадсан байна хүүхдүүдээ баяр хүргэе. Одоо харин цэгэр багийн үг бүтээх хэлж ингээд тайснаа цэгэр багийн үсгээр надагч 3 сурагчийг урьж байна. За сайн уу? За цохороо. За сандарч байна уу? Сандарахгүй юу? 11 онооноос илүү оноо авч чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Итгэлтэй байна. Даалгаврын үсгүүдийг өрөх үү? Өрөө. Цэгэр багийн даалгаврын үсгүүдийг тайснаа урьж байна. Цэгэр багийн үсгүүд О үсэг, С үсэг, тэрний араас Л үсэг, ард нь У, тэгээд А, Р, Г гэсэн нийтдээ 7 үсэг гарч ирсэн байна. Анхаар цагийг эхлүүлье. Бэчээрээ уг гэсэндээ бэчээрээ уг гингүүдээ ас арг урал арг гэдэг нэр урлаа углаа гэсэн тийм. За цаг дууссан байна. Одоо та бүхэн 2 минутын хугацаанд эдгээр үгсийг тайзан дээр амьдуулах болно. Бэлэн үү? Бэлэн бол цагийг эхлүүлье. Ус гэдэг үг явлаа. Оо гэдэг үг явлаа. Уур гэдэг үг явлаа. Уул гэдэг үг явлаа. Уг гэдэг үг явлаа. Гал гэдэг үг гал мөн үү? Авлаа. Ас гэдэг үг явлаа. Ар гэдэг үг явлаа. Арга гэдэг үгийг тооцохгүй. Илийг хаа. Углаа. Угал гэдэг үгийг явлаа. Арга. Хөөе биш дээ. Хоёр авсан байхгүй юу? Хоёр надаа.
Услаа. Усаад идэвгүй авлаа. Аал идэвгүй авлаа. Бат. Урал. Урал гэсэн үг авлаа. Тигэр багийн хөгжөө нэмшчүүд байна уу? Улбар шар багийн хөгжөө нэмшчүүд байна уу? Цэнгэр багийнхан нийтдээ 3 дугаар үеэс хэдэн оноо цуглуулсныг бүгдээрээ олж мэдцгээе. Ингээд цэнгэр багийнхан ус, уу, ур, ул, уг, гал, ас, ар, угл, ал, урал гэсэн нийтдээ 11 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 11 оноо авсан баяр хүргэе. Тэнцсэн үү? Тэнцсэн. Ахаа тэнцсэн тий? Тэнцлээ. Та хэд ч яг ингээд мэдлэгийн төвшнийг тэнцээд байгаа юм шүү тий? Тийм ээ. Тийм бах та. За сандарсан уу? Сандарсан. За бодож байсан шиг байж чадсан уу? Та гэхдээ дунд нь ингээд миний харснаар дунд нь буруу үг нилээдгүй 2 удаад нь арга гэдэг үгийг бүтээх гээд 2 байхгүй тэн дээр нилээ цаг алдсан тийм үү? Тийм. Тэгсэн тий? Тийм. Хэл үсгийг аа гэд бодсон байхгүй юу? Зөв. Тэгээ тэн дээрээ цаг алдсан юм байна тийм үү? Тийм. За харин эсэргээрээ найзууд нь альхэр сайн тайзан дээр гарч үгээ бүтээж чадсан бол дажгүй байсан уу? За тэгвэл найзуудаас нь асууцгаая. Та хэд анги дээр энэ даалгаврыг ер нь туршиж үзсэн үү? Үтсэн. Тэгэд хідэн үг бүтээж чадсан бэ? Ангита. Заримдаа 20 даваал. Пүүх тийм үү? Энэ удаа хэдэн үг бүтээж чадлаа? 11. Сэтгэл гайгүй нөө? Гайгүй. За уусгээ. Чи хэрвээ энэ 3 найзынхаа оронд байсан бол ямар үг бүтээх боломжтой байсан гэж бодож байна? Өөрийгөө оролцуулаад уулс гэдэг үг бүтээх боломжтой байсан юм те. Тэр үгийг бүтээж чадсан бол яах байсан бэлээ? Хожих. Яалах байсан бэ ш те. Ингээд улбар шар багийн багш болон цэнгэр багийн багш нарыг тайзнаа орж байна. Хүүхдүүд алгаж өгтөө орой. Улбар шар багийн багш болон цэнгэр багийн багш. За сайн байна уу? Нийслэлийн ерөнхий боловсролын 153 дугаар сургуулийн 3-р ангийнх манай энэ нэвтрүүлэгт оролцсон үнэхээр их баяртай байна. Хүүхдүүд маань авахалсан байгаа сорилоо. Бас нэгэн дурсамжийг бүтээж чадлаа. Энэ дээр үнэхээр баяртай байна. За манай ангийнхан урлаг англи хэлний анги хөгжөөнд нэвтрүүлэгт ороод маш хөгжилтэй дурсамжуудыг бүтээж чадлаа. Манай хүүхдүүд сэргэлэн цаваа гоё дурсамжийг бүтээж чадсан гэж бодож байна. Хүүхдүүдэд баяр хүргье. Манай нэвтрүүлэгтээ их хэл соёлын түгээцгээ юураатай анд хэвлэлийн газар хамтран ажилладаг үлээ. Ингээд анд хэвлэлийн газрын зүгээс улам илүү олныг сураарай, улам ихийг мэдэрээгээд номын бэлэг гардуулсныг би хүргэхэд таатай байна. За ингээд та бүхэн ангийнхаа номын санг баяжуулаарай. За танд энэ номын бэлгийг гардуулъя. Одоо харин тайзнаа бүх хөгжилтэй үсгүүдээ урьж байна хүүхдүүдээ. Тайзнаа гараад ирээрэй. Йоо, ямар нэг юм бэ? Тийм ээ үзэгчтэй. Өнөөдрийн манд дугаар энд хүрээд өндөрлөж байна. Хөгжилтэй өсгүүд нэвтрүүлэг хаяа нэг нь ялагддаг бол өнөөдөр тэд тэнцлээ. 3 үеийн турш тэд үг бүтээж, урлаж тоглож, их эднийхээ эрдэнэс сангаар аялсан гайхалтай нэгэн өдөр байлаа. Харин миний хоолой сөөсөн байлаа. Магадгүй дараагийн дугаард танай ангийг урьж байна. Бидэнтэй хамт байсан баярлалаа.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Эхэл соёлоо түгээцгээе.